залуучуудын дунд согтууруулах ундаа хэрэглэх нь насанд хүрсний шинжигсэн буруу ойлголт байдаг. Би биенээсээ илүү гарч том болсон гэдгээ баталгахын тулд энэхүү ундааг амсаж эхэлсэн хүн цөөнгүй. 2006 онд 175, 2007 онд 231, 2008 онд 264 хүүхэд эрүүлжил өгсөн тоо баримт байдаг. Хүүхэд багш, аав ээж гэр бүлийнхэнтэйгээ байхаас гадна хэний ч хараа хяналтгүй ганцаараа байдаг цаг нь өдрийн 20 гаруй хувийг эзэлдэг ажээ. Тэр цагуудад гэмт хэрэг толбогдох хохирогч болдгийг цагдаагийнхан анхааруулсан байна. Өсвөр насны 10 хүүхдийн 7 нь арх хэргэлдэг гэдгээ хүлээн зөвшөөрчхөд байхад бид харсаар, ярьсаар суух уу? Тэд яагаад архийг сонирхож дурлаад байгаа нь наад захын мэдлэг мэдээлэлгүйгээс үүдэлтэй. Дэлхийн зүүн байгууллагын судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 60 гаруй хувь нь согтууруулах ундааны талаар дунд зэрэг мэднэ гэж хариулсан нь үүнийг баталж байна. Саяхан нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь нэрт нийтлэгч Баабурга нэг хэлжсэн. Та хүүхэд байхдаа юу мөрөөддөг вэ гэхэд. Тэгсэн чинь хурдхан том болохыг л мөрөөддөг байлаа гэд. Тэгээ ер нь магадгүй хүүхдүүдэд энэ том болъё гэсэн хурдхан том болохынсан том болоод энэ томчуулын хэрэгэлдэг зүйлүүдийг хэрэгжилж хийдэг зүйлүүдийг нь хийх хийсэн гэсэн тэр хүсэл эрмэлзэл байх шиг байна. Өсвөр насныхны хувьд хамгийн түгээмэл тохиолддог зүйл бол би хинбэ гэдгийг мэдхийг хүсэх. Энэ үедээ тэд өөрсдийгөө том хүн ч юм шиг, хүүхэд ч юм шиг, эсвэл дунд нь байгаа ч юм шиг санаж толгой нэрэгдэг. Би хүн босноо хэлж байгааг нь эцэг эхчүүд нь насанд хүрсэн хүний үг шиг хүлээн аваасай гэж тэд хүсдэг. Яг энэ үедээ өөрийгөө том болсон гэдгийг батлахын тулд томчуудын хэрэгэлдэг зүйлсийг туршиж үздэг юм байна. Хамгийн том жишээ нь арх согтууруулах ундааг хэрэгэлдэг ажээ. За, шинжлэлийн насны онцлог тийм ээ энэс болоод бас арх согтууруулах ундаа уухад хүрэж гин үгүй гэвэл тодорхой хэмжээнд нөлөө байж болохоор тийм ээ. За, энэ дээр илүү их онцлог нь тухайн хүүхэд бас ямар орчинд байна гэдэг бас их нөлөөлдөг тийм ээ. Тэгээд ямар найз нөхөдтэй бас чөлөө цагаараа юу хийж байна. За, энэ насныхан хамгийн онцлог нь би гэсэн үзэл төлөвшөж эхэлж байгаа юм тийм ээ. ертөнцөөс өөрийгөө тодорхой хэмжээнд ялгаатай гэдгийг олж харж байгаа. Дээр нь эцэг эхээсээ ч юм уу би хараад бишээр амьдрч чадна, би өөрийнхоороо байж болно гэдэг ийм үзэл хандлага энэ үеэс эхэлж тогтдог тийм ээ. За, дээр энэ үед бас их зөрчилтэй байдаг. Тэгэхээр бэлгийн даавруудын нөлөөгөөр хүүхдэд заримдаа өөрийгөө ойлгохооргүй хүртэл гарч ирдэг тийм ээ. Өөрөө энэ дээр их бэрхшээлтэй байдаг. Дээр нь бусадтай харилцаан дээр ойлголцохгүй эсвэл одоо юу гэдэг буруу ойлголцох, тэрнээсээ болоод гомдох, тэгээд тэрийг яаж илэрхийлэхээ мэдэхгүй их юм зөрчлүүд үсэт байдаг. За, тэгэхээр энэ үед нь эцэг эхчүүд бас яаж хандж байгаагаас их хамаардаг тийм ээ. Аль хэдийн арх уудаг хүмүүсийн хажууд өссөн хүүхэд бол энэ дээр за энэ цаашдаа бол хэрэглэх ёстой. Одоо тодорхой хэмжээнд бага хэрэглэн шиг юм ийм ойлголт тосцсон байж магадгүй. Эсвэл зарим нь үзэн яддаг ч болчихсон. Эсвэл зарим нь энэ байдгал зүйл тийм ээ. Уусаал би ямар нэг хэмжээгээр хэрэглэх нь тодорхой гэдэг ч юм уу ингээд янз бүрээр. Тэгвэл өөрт нь тодорхой хэмжээнд үүссэн тэр жижиг бэрхшээлүүдийг их томоор хардаг. Тэ аюу хэцүү байгаа юм шиг. Тэгэхээр энэ дээр даван туулахын тулд бэрхшээлээ өөрөөр харж чадах нь үгүй юу гэдэг бол бас тэнд яаж нэг одоо юу гэдэм бэ нөхцөл байдлыг үнэлж сурснаас бас хамаарж болох юм. Өсвөр үеийнхний арх тамхи хэрэгжилж байгаа байдлаас ар гэрийн халамж анхааралтай бас холбоотой болов уу гэж бодож байгаа. Эцэг эхийн хүүхдэд тавих одоо анхаарал суларсантай холбоотой. За, тэгээд тэрэн дээр нэмэт хэлэх юм бол хүүхдүүд нь хаагур юу хийж явж байгааг хаанд хинтээ ямар хүүхдүүдтэй найзлан хөлж явж байгааг ерөөсөө ойлгодгүй, мэддэггүй, анзаардаггүй, ажил гэж явж байгаа л орой цугладаг. Тэр нь бас айгүйх эцэг эхчүүд бас тэрэн тал дээр айгүйх анхаарах хэрэгтэй болоо гэж бодож байна. За. Залуучууд аригдж байгаа нь бас нэг талаас эцэг эхчүүдтэй холбоотой гэж үздэг л дээ. Яагаад тэгэхээр бага насныхаа хүүхдийг хүмүүс чи архинд явуулчихсан шүү дээ. Тэ ийм тохиолдол бас нэлээ одоо байдаг шүү дээ нийгэмд бол. Тэгээд тэрнээс үүдэлтэйгээр хүүхдүүд багаасаа тийм арх хэрэглэх туршил нь нэмэгддэг гэж би ойлгодог л доо. Тэгэхээр энэтэй холбогдлолтойгоор одоо нөгөө залуучуудын ухамсар маань архийг бүр багаасаа ингэ тасал болгоод тийм авчихсан болов уу гэж боддоо шүү дээ. Багаас нь боловсролын сургуулийн оюутнууд шүү дээ. Тэгээ бид нар төгсөөд багш болно. Тэгээд жоохон бага насны хүүхдүүдэд ажиллана. Тэрэн дээрээ хүүхдүүдэд багаас нь ухамсарт нь л суулгаж өгөх хэрэгтэй. Энэ бол ийм хорт оролцоо хамгийн чухал зуршилтай юм шүү. Хорт хэрэггүй энэ нийгмийн ингээд сөрөг талуудыг дагуулдаг юм шүү гэдгийг багаас нь ойлгуулж ухамсарлуулад тэд нар чинь мэдээж багаасаа ухамсарлаад өөрийнхөө
одоо өөрийнхөө ойлголтоо тэрийг үзээ хаддаг тийм сэтгэлтэй болсон юм чинь бидний насн дээр очихоор тэрийг хэрэглэхгүй байж болно шүү дээ. Тэр хамгийн гол нь багаас нь ухамсарт нь л төлөвшүүлэх ёстой юм байна. Ер нь архины хэрэглээ гэдэг бол нийгмийн том асуудал та. Тэгээ энэ дээр л бол зөвхөн залуучууд биш нийгэм тэр чигээр маш анхаарах ёстой. Тэр байтугай үйлдвэрлэлд нь хүртэл маш анхаарах ёстой. Гэхдээ залуучууд маань сонирхоод юм уу тийм ээ бие биендээ жоохон одоо бие биенийхээ их том болсон доо ч юм уу тийм бие биенийг одоо жоохон ингээд хөөх өнгөрөх гэдэг юм уу тийм ээ тэгж тэгснээсээ болоод их уудаг байх гэж бодож байгаа. Тийм учраас ер нь аль болохоор бид нэр архийг хэрэглэхгүй байвал өөрөөр хэлбэл 40 хүрээд дөнгөж амс тийм ээ гэдгийг л барих хэрэгтэй. Зөвөр ер нь архины хэрэглээг л бол нийгэм анхаарахгүй байснаас болоод залуучууд маань амсаж үзэж яах нүггүй бас гүй юм шиг байна. Юу гэвэл залуучууд маань одоо жишээ нь юу гэдэг шүү дээ залуучууд насанд хүрлээ гэхээр заавал амсах хэрэгтэй юм шиг ойлгоод байдаг. Энэ бол маш буруу ойлгоцсон юм байна. Монголын өсвөр үеийнхний 70.6% нь согтууруулах ундааг хэрэглэж үтсэн гэж Дэлхийн зүүн архитект мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаа гаргажээ. Тэдэнд согтууруулах ундааны анхны ойлголтыг гэр бүлийн хамгийн хайртай хүмүүс болох аав ээж, ах эгч, эмээ өвөө нь олгодог байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 81.9% нь согтууруулах ундааны хэрэглээтэй орчинд амьдардаг гэжээ. Согтууруулах ундааг хэрэглэж үтсэн хүүхдүүдийн 86.8% нь хортой үр дагавар өгөхөөр 8.5% нь аюултай хэрэглээний хэмжээнд хэрэгэлсэн байна. Үе тэнгийнхний нөлөө бас байдаг тийм ээ. За тэр яг хэрэгжилчихсэн багтаа гоё харагдчихсан аюу анхаарал татчихсан ч гэдэг юм уу. Тийм ээ тэр үед яг бүгдээрнгийнхэн өмнө анхааралтай биш шүү гэдгийг харуулах хүсэл тэмүүлэлтэй байдаг үе. Тэгээ энэ онцлог дээр нь бас тулгуурладаг тийм ээ. За дээр нь яг эцэг эхчүүд энэ дээр өөрсдөө бид нэр буруу үйлдвэрлэл яг үзүүлээд идэг. Тэ бүр багаас нь л одоо юу гэдэг манайхан баг өсний найр гэл тийм ээ оллуулаад тэмдэглэлт баяр болгож хэрэгэлт үзүүлж харуулж байгаа. Дээр нь энэ амьдрал дээр яг даган дуурайлах сургалт явагдчихдаг. Маш их үр дүнтэй сургалт байдаг юм сургалт. Тэгэхээр хамгийн хайртай ээж, хамгийн хайртай аав нь тийм нүдэн дээр нь яаж арх согтууруулахыг ундааг хэрэглэж ууж болох вэ гэдгийг харуулдаг сургалт явагддаг. Тэгэхээр насанд хүрээ тэр хүүхэд тодорхой хэмжээнд хэрэгэлдэг болох хүртлээр энэ сургалтанд байн хамрагдаж байна гэсэн. Тэр хүүхдийн нүдэн дээр арх согтууруулах ундааг хэрэглэнэ гэдэг бол зүгээр л та энийг дараагийнхаа үеийг бэлдэж ял гэсэн үг. Маш идэвхтэй сургалт болчдөг. Энэний эсрэг сургалт нь угаасаа манай дээр одоо байхгүй байхад тэр нэг талыг барьсан сургалт ийм их үр дүнтэй байна гэдэг бол ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас бодох хэрэгтэй л гэсэн. Бид нар өөрсдөө хариуцлагыг бас авч үзэх хэрэгтэй гэсэн. Тэрнээс биш одооны залуучууд энэ хүүхдүүд ийм болчлоо гэдэг бол тэрний цаана аав ээж өвөө эмээ бас л хариуцлага үлээх хэрэгтэй. За ингээд одоо яг одоогийн нийгэмд бол залуучуудын арх тамхины хэрэглээ маш одоо сэтгэл зэнзэглүүштэй асуудлууд болоод байгаа. Тэгээд миний бодлоор бол залуучууд яагаад ингээд арх тамхи хэрэглээд байдаг юм бэ гэх юм бол нэг нэгэндээ уруу татагддаг юм болов уу гэж боддог. Сонирхож татчихлаа. Тэгээ сүүлдээ бүр ингээд дуршаад уудаг. Тэгээд ингээд архинд ингээд сонирхолтой болоод архичин болж байгаа болов уу боддог юм. Сүүлийн үед бол өсвөр хүүхэд насныхан буюу 10 жилийн хүүхдүүд бол архи ууж байгаа тохиолдлууд бол маш их гарч байгаа. Үүнийг болиулахын тулд бид юу хийх ёстой вэ гэвэл тэр баяр цэнгэний одоо баяр наадмууд бол манайхан бол маш ихээр тэмдэглэж байна. Учир дутуугүй жишээлх юм бол одоо 7 хоногт баасан ахын төрсөн өдөр ч гэдэг юм уу те 5 дахь өдрийг тэгж бэлгшээж тэмдэглэдэг ч юм уу. Энийн цаашдаа бол одоо улам цаашдаа хүндэрсээр бол асуудал болж байна. Одоо тэгээд айгүй бүр арх марх ууж байгаа тамхитж байгаа хүүхдүүд чинь айгүй бүр залуучсан. Одоо 10 жилийн 8 9 дугаар 7 дугаар ангийн хүүхдүүд бас яг арх уугаа согтуу бүр ингээд 4 охин согтоо явж байгааг би бас бүр хүн дээрээ харсан. Тэгээд ийм бас арай байж болох юм л да. Тэгээд тэр нь 7 дугаар ангийн 4 охин бүр шаал согтоо явж байгааг хараад тэгээд тэр нь хамгийн гол нь яг 7 дугаар ангийн хүүхд гэдэг чинь жоох хүүхдтэй. Тэгээд эцэгхийн анхаарал халамж маш дутчихээн. Дэлхийн зүүн архитект мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 16% нь архины хор хөнөөлийн талаар мэднэ гэж хариулжээ. Мөн архитектийн согтуурахтай тэмцэх тухай хуулинд согтууруулах ундааг хэрэглэхийг хориглосон насыг мэддэг хүн маш цөөхөн байна. Согтууруулах ундаа худалдан авсан 55.7% нь эцэг эх ах эгч зэрэг гэр бүлийн гишүүдийн хүсэлтээр худалдан авсан гэжээ.
Архитын согтуурахтай дэмжих тухай хуулинд 18 нас хүрээгүй хүүхдэд тамхи, 21 нас хүрээгүй бол архи худалдахыг хориглоно гэж тодорхой заасан байдаг. Гэтэл үүнийг мэддэг дэлгүүрийн худалдагч бар рестораны эзэд Монгол байхгүйгээ хэлчихэд хэлсдэхгүй байх. Хамгийн чухал ойр дотны хүмүүс гэр бүлийнх нь ингэж хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлдэг нь манайд нийтлэг жишээ юм. Ерөнхийдөө эцэгчүүд энэ дээр маш их санаа зовж байгаа тийм ээ. Хуулийн хэлтийнхэн ч гэсэн. Ер нь бол Монгол Улсын хуулинд зааснаар бол тийм 21 нас хүртэлх хүүхэд залуучуудад арх сутруулахундаа худалдах тэднэрт үйлчлэх ёсгүй гэд заачсан. За хуулийн биелэлт маань бас энэ дэр хяналт сул байгаагаас зүгээр яг нэг хуурай хууль юм шиг тийм ээ хүмүүс хинж хэрэгжүүлдэггүй ийм байдлаар үргэлжлээд байгаа. Тэгэхээр энд хэрвээ тэр хүмүүс зардаггүй байсан бол энэ хүмүүсийг хэрэглээ байх үгүй юу гэдэг нэг асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр нийгмийн зүгээс бас хяналт байх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа. Нөгөө талаар энэ насныхаа угаасаа бүх юмыг сонирхдаг тийм ээ даган дуурайдаг мөн өөрсдөө том болсон гэдгийг мэдрэх гэж харуулах гэж зорддоггүй тийм ээ. За өөртөө ч гэсэн их хямралтай байдаг бусадтай харьцах харилцаан дээр ч гэсэн их хүндрэл бэрхшээл бас учирдаг. За ер нь энэ үеийг их бэрхшээлтэй үе гэж бас авч үздэг насныхаа үеийн хувьд ч гэсэн. Тэгэхээр энэ хүүхэд энэ залуучууд маань юмыг сонирхож байгаа үе дээр нь за яг энэ архи согтруулахундаа үйлдвэрлэгч нар маркетингийн бодлого маань хүнд чиглэдэг вэхээр аль хэдийн хэрэглэгч болцсон хүмүүс төр биш тийм ээ. Шинээр энэ хэрэглээг нэмхийн тулд чиглэдэг учраас аль болохоор тэднэрт тийм гэдэг харагдахад яг том хүн шиг харагдахаар тийм ойлголтыг төрүүлэх ч гэдэм үү. За эсвэл тэдний хамгийн хайртай хүндэлж байгаа одоо pop, hip hop юу гэдгийг тэр одооны урсгалынхын чиглэлээр тийм ээ урлаг, соёл дээр нь спортын энэ алдартай тийм хүмүүсийг ашигладаг. Тийм ээ. Эсвэл одоо охтуудын хувьд одоо миссүүдийг ч гэдэг юм уу тийм. Ингэхээр би яг эдгээр шиг харагдахын тулд энийг хэрэглэлжүүл яг тэгж харагдах юм байна гэсэн зүгээр ихний тийм ойлголтуудаас болоод энэ дэр маш их алдаа гаргадаг. За явандаа энэ бол хэрэглэгч болох гол үндсийг тавьж өгдөг гэж бас үздэг. Одоо 20 нас хүртлээ шүү дээ. Согтууруулах ундааг огт амсахгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл энд чинь одоо дөнгөж нөгөө нэг их эцэг болох тэр одоо нөхөн өрчхөн эргэтэн тогтолцоо маань бүрлдэж байгаа шүү. Тэгэхээр энэний юунд бол тэр хөгжилд шууд нөлөөлж тэрийг зогсоох үүрэг гүйцэтгэв. Тэгэж нөгөө нэг одоо генийн одоо дамжуулах систем тогтолцоо маань тэнд бүрлдэж тогтсож байгаа шүү. Тэгэхээр тэр генийн одоо удмаа үлдийг тэр одоо мэдээлэлтэнд нь шууд нөлөөлөх аюул үзүүлэн. Тэгэхээр л энэ маань л одоо тэр нөгөө нэг төрөлхийн гажигтай тэ оюуны хомсдолтой хүүхэд өсгөхтөл нөлөөлнө гэсэн. Насанд хүрлээ гэдэг архинд ордог. Гэтэл хамгийн гол баримтлах юм маань залуучууд минь гол нь ахмадуудын хэлснээр тийм ээ 40 хүрээд дөнгөж амс гэдгийг л бол маш сайн барих хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр залуу хүүхдүүдэд бол ялангуяа одоо ядаж тэ ирээдүйд та нар бүгдээр эцэг их болно. Тэр өөрөө удмаа битгээ устгаач л гэж хэлмээр. Америкийн нэгдсэн улсын үндэсний хүрээлэнгийн судлаачдын судалгаагаар залуучуудын согтууруулах хундаа хизээх хэрэглэж эхлэх нь цаашаад архидах дон өвчин үүсгэхийг тогтоожээ. Архи хэрэглэж эхлэхнээс залуучих тутам архинд дондох эмгэг нэмэгддэг. 21 нас хүрээгүй байхдаа архи хэрэглэж эхэлсэн залуучууд түүнээс дээш наснда архи хэрэглэсэн хүмүүсээс 4 дахин илүү архийг архичин болдог байна. 15-аас 24 насны залуучуудад зөв ойлголт өгөхөөр бэлтгэсэн өнөөдрийн дугаар үүгээр өндөрлөж байна. Нэвтрүүлгийн агуулгыг бэлтгэхэд туслалцсан Монголын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг болон манай нэвтрүүлэгт оролцсон тус нийгэмлэгийн дэргэдэг сайн дурын гишүүн залуустаа талархал илэрхийлье. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.